бүгдээр орж үзье. За өнөөдөр бүгдээ өнөөдрийн үйл ажиллагаа далх нарийн боомны үйлдвэрээр орж ирж байна. За бид нар Улсын тэргүүний 4-р цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүд байна. Өнөөдөр танай үйлдвэртэй танилцахаар ирлээ. За энэ юуны үйлдвэр вэ? Борцог далах хийдэг үйлдвэр. За бүгдээрээ яаж хийдэг юм болоо энэ борц бид нарыг хийдэг борц яаж хийдэг юм бүгдээ мэдэж авъя. За ёо. За эндээс хурлаа аваад тэгээ энэ зурагч машин зур энэ дэргээ зурлан за явуулна. За тэгээ зурсанд гуйлаад энэ түнхөндөө гаргаж тавиад тэгээ бандан дээрээ тавиад яа хэвлэн одоо тэнд ч зурсан бүрээ тэнд юм болгоо. Яаж хийдэг гэж байна. Гуйлаа зураад дараа тэгээ эндээ таслаа. Тэгээ одоо энэ хэвэндээ дараад за энэ дараад эзэлээ. Ингээд нөгөө гуйлаа ингэж дараад за тэгээд энийг зөөлхөө тавьчаад ингээд авчихна. Нөгөө гурилч юм гоё хэлбэртэй болоод тэгээд энэ дээр өрчөж байна. За тэгээ энд байгаа энэ чинь тэр пиш л тэр шарах шүгээр ороод жигнэт нь тэр том биш тэр тарж байна. Тэр болон байгаа. Тийш ороод жигнэтэй тэгээд ийшээ гараад банкн дээр асууж байна. Тэгэл маргааш өглөө савлаад билүү дээр явчих та нараа аваад мэдээ. За бидний идэх дуртай борцог яаж хийдэг гэж байна. Юугаар хийдэг гэж гэсэн мэлээ? Гурлаар хийдэг гэсэн. За гурлаа юунд хийдэг? Гурлаа юунд хийдэг гэсэн? Гурил зурдаг. Гурил зурдаг машиндаа хийгээд гурлаа зурдаг байхад. Тэгээ гурлаа энэ гурил зурдаг машин. За. За. Энд ингээ гурлаа хийгээд бүтээгдэхүүнээ хийж байгаа гурлаа зурдаг бахна. За. Аашаа яваарай. За. Борцоо хийснийхээ дараа юу чамдаг гэсэн? Шарах шүүгэн. Шарах шүүгэн. За тэгвэл манай хүүхдүүдээс нэг нь хийгээд үзээдэгтэй. Яаж хийдэг болоо. За. Энд зогсоо заа. За сайн дарах нь үштэй. Тэгвэл хэв нь гоё гарч ирэх нь үштэй. За наран зулах болж. За одоо модон дээрээ бандан дээрээ зөөлөн зохино гэсэн чинь. За зохино. За. Ада төгс эрдний хийсэн. Юу яа төгс эрдний юу хийсэн? Борцог. Борцог хийсэн мө. За. За одоо нэг шаршуугаад байгаа юу ч юм чи одоо болоод гарах чи. За. За. Ямар гоё юм бэ. За. Ингээд удаагаад ингээд одоо болох чинь гэдэг арай жоохон болоог байна. За энэ юм ч хэмжээ. Шарах шуугандээ нөгөө хийсэн борцгоо чанжээ штэ тийм ээ. За нөгөө хийгээд нөгөө шарах шууганаас гараад ирсэн шарах шууганаас гараад ирсэн борцогнууд энэ маа хөрөхгөө энэ юу дээр тавьсан бэ? Заасантай. Бандан тавиур дээр тавьсан биз дээ тийм ээ. Бандан тавиур дээр тавиас бид нэрээ нөгөө хийсэн борцогнуудыг хөрөхгөө эндээ тавьж хөрөгдөг байхгүй бандан дээр ясаж тарааж асууж. За энэ одоо корч гэдэг борцог байгаа юм заа юу. Энэ одоо дотроо маслтай, эсэн чихртэй, хөөлгөж байдтай, гурилтай. Тэгээ энэ одоо зураад хөөлгөд листэнтэй ээж чанаа сахар эхлээ сахараа түрхэд тэгээд листэн дээрээ тавиад тэгээд шарах шүүгэн дээгээд шараад гаргах чинь нөөшлөө анхан наалдаа юм гоё бол гараад ирчих. Энэ бол корч гэдэг борцог. Энэ болохоор юм жижиг юм байгаа. Энэ та нар сая дарж үтсэн шүү дээ тийм ээ. Тэр чи одоо ингээ болоод гараад ирсэн гоё шар өнгөтэй болцсон байгаа юм. Болцсон байгаа үстэй тий.
За ингээ болцсон байна. Ингээ гараад бүгдээрээ пишн дараа гараад болоод одоо чи хөрөх гээд бандан дээрээ хасгацсан байгаа юм. За ихлээр гурилаа хийсэн чи гурил ямар өнгөтэй байсан? Цагаан өнгөтэй байсан. За тэгээд гурилаа машинаараа зуураад тэгээд хевлээд хевээрээ дараад борцгоо юунд хийсэн бэлээ? Юунд хийж болсон? Шарга шуганд бигээд болсон. Тэгсэн чи одоо ямар өнгөтэй болцсон бэ? Шар өнгөтэй. Босно гой улаан шаргал өнгөтэй болцсон биз дээ, тийм ээ? За сайн байна. За хүүхдүүдээ бид нэр юуны үйлдвэртэй очиж танилцсан бэлээ? Борцог талхны үйлдвэртэй очиж танилцсан. За тэгсэн чи тэр улсууд юу хийжсэн? Борцог тэгвэл юугаар хийдгийг? Хийжсэн. За өшөө яаж хийжсэн? Эсэн чихэр хийжсэн өшөө? Суу хийжсэн. За тэгвэл бүгдээрээ. Сайн байна. Гэгээ нэмээс сайн хэлж. За одоо тэгвэл бүгдээрээ өнөөдрийн туршилт танин мэдхгүй үйл ажиллагаагаараа борцог яаж хийдэг тухай мэдэж авъя. За юу хүүхдүүдээ? За одоо багшаа сонсоорой. За хийхээсээ өмнө бүгдээрээ багшийнхаа яг зааврын дагуу хийнэ. Багшийнхаа зааврын дагуу. За хийхдээ хэрэглэхүүнтэйгээ маш болгоомжтой харьцна. За энэ юу? Гамбан. За энэ юу? Илтүүр. За багш нь юу? Гурил юу хийсэн бэ? Саван хийсэн бэ. За тэгвэл эднэртэйгээ ажиллахын тулд маш болгоомжтой ажиллана шүү. За юу? За багшаа хараарай. Багшаа хараад яг багшаа харж байгаа багшаа зааврын дагуу бүгдээрээ багштайгаа зэрэгцээд хийшүү. За юу хүүхдүүдээ? За багшаа саван юу хийсэн байгаа вэ? Гурил хийсэн байгаа. Бид нар юу хийх гэж байгаа юм? Гурил ямар өнгөтэй вэ? Цагаан өнгөтэй вэ? За одоо багшаа хардаа та нар. За багш нь юу барьсан бэ? Халбаа барьсан. За тэгвэл халбаа ямар өнгөтэй халбаа барьсан бэ? Шар өнгийн халбаа барьсан байна, тийм ээ? За тэгвэл энэ хоёр юу ямар ялгаатай вэ? Сайн байна, том жижиг байна. За одоо бүгдээрээ. За энэ юу вэ? Эсэн чихэр. За багш нь эсэн чихэр савнд хийгээд бас ирсэн байна, тийм ээ? За одоо бүгдээрээ тэгвэл багшаагаа дагаад хий шүү. Яг багшаагаа дагаад. Багш нь ямар халбаа барьсан? Шар өнгөтэй том халбаа барьсан уу, жижиг халбаа барьсан уу? Том халбаа барьсан. За тэгвэл шар өнгөтэй том халбаараа эсэн чихрээ 2 халбаа хий. За 3 халбаа хий. За бүгдээрээ 3 халбаа хий. Хэдэн халбаа хий гэсэн? 3 халбаа. За юундаа ярих гэж байгаа вэ? Гуриланда. За багшаа хийхийг тоолоорой бүгдээрээ. 1 2 За багш нь 3 халбаа юу яасан? 3 халбааг эсэн чихрээсэн. За бүгдээрээ хийгээрэй. 3 халбааг эсэн чихэр. За бүгдээрээ хүнсний зүйлээ хийхээс өмнө хамцуугаа дохоогоо хүртэл шаналаарай хүүхдүүдээ. За сайн байна, хэлмээ сайн байна. Хамцуугаа дохоогоо хүртэл шанална. За хэдэн халбаа эсэн чихэр хийвэлээ? 3. Шами 3 халбаа хийсэн. За хийсэн бүгдээрээ халбаа. За 3 халбааг эсэн чихэр хийсэн бол одоо халбаа тавган дээр буцаагаад тавиарай. За хийсэн үү? За одоо нэг сараараа минь бүгдээ хараарай. За энэ юу вэ? Баг хийдэг юм. Баг хийдэг юу юм бэ? Энэ мэд
уу? Өгсөдөө. Оо, өнөр нараа сайн байна. Юу гинэ? Тэгвэл энийг яахад болох юм бол? Баг хийхэд бол тэргэлдэг гэж бодож байна уу? Заавшаа. Яахад бол хийх юм бол? Гой болохын тулд хийх юм уу? Сайн байна шүү. Бөөц хийгээд тэргэлдэг. Бөөц хийгээд тэргэлдэг юм уу? За тэгвэл энэ бөөц хийгээд тэргэлдэг юм байна. За багш нь тэгвэл яахын тулд тэргэлдэг юм болоо багш нь хэлж өгье. За юу? Энийг өнөр нар сая юу гэж хэлсэн мэлээ? Эсгэгч гэдэг байна. Эсгэгч. За тэгвэл энийг гурилан хөөлөхийн тулд эсгэгч хийдэг байна, тийм ээ? За одоо багшгаа хараарай. Багш нь одоо ямар халбан байсан? Жижиг цагаан. Оо, жижиг цагаан халбан. Багш та нарын өмнө юу тавьсан бэ? Та нар сайн хараад та ширээн дээр. За тэгвэл оо, сайн байна. Одоо энэ багш нь өнгө өнгийн аягнууд тавьсан байгаа. За тэр энэ өнгө өнгийн аягн дотор бидний бооцгондоо хийх эсгэгч байгаа. За эсгэгчнээсээ тэгвэл жижиг халбаараа нэг гутгах шүү. Жижиг халбаараа нэг гутгах. Багшгаа хараарай. Тэр энэ хараа жижиг халбаараа хэд гутгах гэсэн? Нэг гутгах гэсэн. Түрүүн бид нэр элсэн сахараа хэд гутгах гэсэн? Уран гутгах гэсэн. Одоо тэгвэл эсгэгчээ хэд гутгах гэсэн? Нэг. За дараалтаараа ингэрээ нэг найзаагаа гүндлээ. Найзаагаа хийцний дараагийнх нь өгд нь ээлж ирэх хийшээ. Ирэн дараалтыг хийхгүй бол юм замбраагүй болно шүү дээ, тийм ээ? Тэгэхээр замбраатай болохын тулд яг дараалтаа даав биш үү? За одоо багш нь энэ юу юм болоо? Оо, том байна уу, жижигхэн байна уу? Жижигхэн ануудаар сайн байна. Жижигхэн шүү дээ, жижигхэн цаасаа яваа. За одоо хараарай. Энэ юу вэ хүүхдүүд? Ой. За, энэ юу яа? Урагшийн бас. За, тэгвэл одоо бүгдээрээ багшаа хараарай. За, сүүнээсээ цаасан нэг удаагийнхаа аягаар за, дүүрэн биш дундуур хийшүү. За юу, сүүнээсээ дундуур хийгээрэй. За, багшаа хараарай. Дундуур хийгээд за, хажуудаа тавилаа. Энэ юу лээ? Ургамлын досноос бас нөгөө жижиг аягандаа бас дундуур хийн. Дүүр хийн гэсэн үү? Багш нь дундуур хийн гэсэн үү? Дундуур хийн гэсэн. За, дундуур хийн. За, дундуур хийн. За, одоо бүгдээрээ савандаа юу хийсэн байгаа вэ? Гурилаа хийсэн. Гурилантаа юу хийсэн? Эсэн чихрээ хийсэн. Одоо шив юу хийсэн? Эсгэгчээр хийсэн. За одоо бүгдээрээ гурилаа сайн гутгаарай. Сайн гутгаарай. Хараа. Халбараа. За, сүүнээсээ бүгд аягандаа хийсэн нөхдөдөө. За, аягандаа хийсэн сүүгээ гурил руугаа хийгээрэй. За, энэ сүү яагаад хийж байгаа юм бол? Сүү ямар хөвгтэй вэ? Цагаан хөвгтэй. Яагаад сүү хийж байгаа юм бол? За, цагаан хөвгтэй бай, тийм ээ? Бооцгон зөөлөн болохын тулд сүү хийдэг байна. За, сүүгээ хийлээ. За, унлаа тасыг аягандаа хийсэн үү? Сүүгээрэй. Хийчлээ.
хийгээрэй. За хийгээрэй. За бид нар ургамлын досыг борцоо зөөлөн болгохын тулд ургамлын дос хийж байгаа шүү дээ. За хийж надад багшийг хараа надад. За энэ юу вэ? Ус байна. За тэгвэл хүнсний зүйлээ хийхин тулд заавал боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэе. За багш нь байна шүү дээ тийм ээ. Та нарын өгн бас ийм аяг. Энэ аяг биш дээ хэмжигч аяг заяа. Хэмжигч аяг. За хэмжигч аяг тавьсан байгаа. За уснаасаа хэмжигч аягандаа хийгээд бага хэмжээгээр хий. Их хийхгүй. Их хийвэл гурил маань ямар болох вэ? Шингэн болно. За уснасаа бага хэмжээгээр хийгээд за гурил руугаа хийлээ. За хийгээрэй. За багш нь туслаад өгье. Сүүгээ хийсэн, ургамлын досоо хийсэн, усаа хийсэн. Хийсэн үү? За дараагийнхаа хүүхдэд өгчих. Дараагийнх нь хийсэн үү? За одоо бүгдээрээ. Би хийсэн. За тавьч ширээн дээр тавьч. За одоо бүгдээрээ гурлаа яах вэ? Зуурна. За зуураарай. Зуураарай. Одоо зуурнаа. За бид нар гурлаа зуурхаасаа өмнө гараа яасан бэ те? Угаасан. За нэг гараараа савныхаа хажуу талаас барьч. Тэгэхгүй бол сав нь нутраг аюултай шүү дээ. Гараараа савны хажуу талаараа. Дэвтүүлээрэй. За бид нэр уриландаа юу хийсэн бэлээ? Уриландаа хийсэн чихээр хийсэн, уус хийсэн. Яагаад хийсэн чихээр хийсэн бол? Ургамлын дос. Хийсэн чихрийг яагаад хийсэн болоо? Тийм үү сайн байна. Гоё амт гэдэг чинь гоё гэдэг чинь ямар хэлдгээ? Чихэрлэг амттай болохын тулд бид нэр элсэн чихэр хийсэн шүү дээ тийм ээ. За сүг яах гэж хийсэн? Сүг яах гэж хийсэн мэлээ бид нэр? Зөөлхөн болох гэж. Зөөлхөн болох. Эсгэгчийг яах гэж хийсэн? Хөөлөх гэж? Хийсэн. Хөөлөх гэж эсгэгч хийсэн шүү дээ тийм ээ. За нэг гараараа гарныхаа гурлыг сайн зүйтэй сайн байна. Сайн ухаараа сайн ухуул эвлэрэн штэ тийм ээ. Гурил нь эвлэрэн шүү. Бид нар юу хийж байгаа юм бол да өгдөө? Бооцог хийж байгаа штэ бооцог. Та нар бооцог ямар байдгийг мэдэх үү? Мэдэн. Хэдэн төрөл байдаг юм бэ? 3 төрөл гэдэг юм уу? За. Сайхан ямар баяр болсон бэлээ? Цагаан сарын баяр. Цагаан сарын баяр болсон. Цагаан сарын баяраа тэгвэл ямар бооцог ядсан? Цагаан сарын бооцог. Цагаан сарын бооцог тэгвэл ямар бооцог гэдэг юм бэ? Хэмээн боо. Сайн байна. Хэмээн боо гэдэг байна шүү дээ. Тийм ээ. Тэгвэл бооцог болох юутай авах нь? Нэртэй авах нь шүү дээ. Тийм ээ. Нэртэй авах нь.
дээр заяа. 나는 За. За илтээ энэ хараа энэ юу өгдөг вэ? За зузаан илтчихэд хэвээ дарж өгнө шүү. Энэ сайн дарж өгнө. Хэвээрээ дарж өгнө. Багш ямар хэлбэртэй болцсон гэсэн бэ? 모르기. Өвөө дүрстэй ээжлэхэн болцсон гэсэн байж нэ. За тэгвэл гарааж байгаа нь ухаад илтээ. Минут байсан чахаа 40 минут болоо шүү дээ. За тэгнэ. За хийсэн болцгоо. Хаднуусан дээрээ тавиад. Хэвлсэн болцгонуудаа хаднуусан дээрээ тавиад. Боцоо шаах шугам чамдаа гэсэн тийм ээ. За боцоо хэвлээд хийзээ өгчөд хадуусан дээр тавиад багш дээр За багш шаах шугагаа асаалаа. Ямар гэрэлсэн? Боцоо хэвлээд хийзээ өгчөд хаашаагаа багш шарах шугагаа асаалаа. За ямар гэрэл ассан бэ? Улаан гэрэл ассан байна. За энэ листэн дээр хийсэн борцгонуудаа тавина. За багш нь харъя. Энэ хиний борцог вэ? Балаа. За чингүүнийгийн борцог ямар хэвтэй вэ? Дэхтани. Шувуу хэвтэй байна. За миний хоёр. За миний хоёр. За энэ тавьчих. Багш борцыг хэдэн минут чанддаг гэсэн? 20 минут чанддаг гэсэн. За тэгвэл багш нь эхний энсэн хүүхдүүдийнхээ борцгийг шарах шугандаа хийлээ. За батан цэцэг ямар хэвтэй вэ? Таван гүшүү хэлбэртэй байна. За гэгээлэг ямар хэвтэй вэ? Саран хэвтэй. Хэвтэй байна. За энэ дээр тавиад дараа ширээдээ. За мөнгө ямар хэвтэй вэ? Зүрхэн бундан хэвтэй. За Багшаа миний хоёр хэвтэй. Хоёрыг хийсэн мэт. Ямар хэвтэй хийсэн? Галуутай хийсэн. Галуутай хийсэн. Миний зүрх хот. Зүрх хот. За багш надад эхнээс борцгонуудаа чанаа бүгд. За цэлмэний хэдийг хийсэн? Хоёрыг хийсэн. Ямар хэвтэй? Туулай. Туулай наран хэвтэй. За миний хүүхдэд одоо ширээнийхээ харталд очоод юмудаа сайхан эмгэлүүлээрэй. За төгс бэлгүй хэдэн порцог хийсэн бэ? 2. 2. За ямар хэмээр хийсэн?
Энэ байлаа биш. Оо бялуу шүү дээ. Энэ юу дайдлах юм бэ? Уулаад дайдлах юм байна. За манай хүүхдүүд ямар мундаг хүүхдүүд вэ? За одоо минь гараа цахаач. Амаа юм гараа цахаач. Авихаас юмнуудаа сайхан өглөөлээрэй. За бидний борцог одоо тэмд чанаачж байгаа. Ямар амттай бол ой амттай болж байгаа тийм ээ. За тэгэхээр юмнуудаа сайхан өглөөлөөрэй. Гараа сайхан арчаад. Ямар өнгөтэй болцсон байна. За эхнээс нь. Надад хоёр нэг байна. За. Надад зүрх бодлоо. Зүрх бодлоо ирсэн. Зарим чамж байгаа шүү дээ. Зарим чамж байгаа. За. Энэ сар богдгийн хэлсэн мөлий. За амцаарай. За чамж. Энэ туулан борцог хэнийг хэлээ? За төгс бэлгүүний. За яваач борцог амсч үзээрэй. Надад хоёр байдаг. За хоёр байгаа. Тэм чанагдчих. За энэ хоёр байсан. Хоёр байсан уу? За. Чамчин тэр одоо энэ араа халуун байгаа шүү тийм учраас миний хөвд болгоомжтой харьцсан шүү. Халуун байгаа. Энд бас вэ штэ. Энэ одон борцог хэн хийсэн бэлээ? Энэ дугуй борцог хэн хийсэн бэлээ? Миний зүрх. За. Зүрх борцог тэнд болж байна. За. Болж байна. Тэнийг хийх юмсан. Цэлмөнийг хийх юмсан. Амш. За мэ. Цэлмөнийг хийх юм. За. Хамттай байна уу? Аа? Хамттай байна уу? Нэг саран гасуу байсан. Болж байна. За, хүлээж байгаарай. Хэдэн минут лээ түрүүчиг нь 20 минут болоод болчихжээ штэ. Амттай байна уу цалмаа? Борцог нь амттай байна уу? Аа? Амттай байна уу? Ямар өнгөтэй байсан бэлээ? За, мөх оюуны хамттай байна уу? Эхлээд цагаан өнгөтэй байсан чи шарах шугуундээ хийсэн чи ямар өнгөтэй болцсон бэ? Борцог нь. Өнгөтэй болцсон бэ чи.
баярлалаа. За, борцог хийж сурсан хүүхдүүдэд багш нь маш их баярлалаа. Тэгвэл бүгдээрээ чаддсан байлаа. За, одоо борцгоо төр тавьчаад бүгдээрээ найзуудаа бүгдээр нь талархал хэлээд. За, 1 2 3 За, тэгвэл сайн байсан хүүхдүүдээ ч гэсэн багш нь ямар сайн хүүхдүүд вэ? За, зогсож байгаа. Байрандаа зогсож байгаа. За, сайн борцог хийсэн хүүхдүүдэд багш нь урагшаалт ямар мундаг хүүхдүүд вэ? За. Түн одоо гэртээ очиод ээж аавдаа борцог хийж өгөх нь шүү дээ та нар. Одоо 3 зур чаддаг болсон аа? Зур чадах уу? Чадна. Оо, манай ангийнхан ч гэсэн мундаг хүүхдүүд байна. Хүүхдүүдээ багш наасаа маш их баярлж штэ. Тэгээд ингээд та гоё ингэрээ зүтгэж штэ тийм ээ. Үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон хүүхдүүдэд багш нь баярлалаа.